Амжилт Циком мобайл асуулт. Байна. Сайн уу? Байна. Би Циком сайтын мобайл асуултаас ирж байна. За тий. Вебчи одоогор яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? За одоогор бол манай бүлгийн 10 жилийн хүрээний төслийн ажлууд явагдаж байна. Клиник бүлгийн. Энэ жил бидний 10 жилийн болж байгаа. За тэгээд өөрийнхөө сооло доонууд дээр ажиллаж байна. Десант дээр хамтартай хамт сумгийн одоо төслийн ажил явагдаж байна. За тэгээд Real Label гэдэг компани агуулсан байгаа. Тэгээд компанийнхаа лейблийн 3 артистийн дуунууд дээр одоо продюсер ажил хийгээд явж байгаа. Тэр скопийн одоо залуучууд ингээд скоп борлуулж сонирхдог. Тэгээд дээрэс нь янз янзын урсгалаар дуусах ингээд залуучууд байна л та. Тэр энэ яг скоп борлуулалт манайд их хөгжиж байна гэсэн үг. Ер нь бол яг хипхоп урлаг яг хийж байгаа хүмүүсийн хувьд бол хөгжил их сайн байгаа. Тэрүүгээр буцаагаад одоо юу гэдэг үнэлэгдэх үнэлэмжийн хувьд гэхээр бол жоохон баг зэрэг дутагдaltaй санагддаг надад. Тэгэхээр тэр нь болохоор юутай холбоотой юм те. Энэ бол цаг хугацааны бодлого. Эргээд сайн артистууд гараад сайн бүтээлүүд хийгээд ирэхээр угаасаа буцаагаад одоо нийгэм нь үнэлэх хэмжээнд удахгүй хүрэх байх гэж бодож байна. Тэр цаг уяахан байгаа хөө. За таны хамгийн анхны олон танигдсан уран бүтээл яг хэдэн төгрөгөөр босч ирэх юм бол оноо шүү. За олон танигдсан уран бүтээл одоо надад байгаа ч юм уу сайн хийдэггүй тийм. Ер нь бол тэгээд янз бүр дуу янз бүрээр босдог шүү дээ. Зарим нь тэгээд үн төлбөр хөвч байна. Зарим нь бол тэгээд бас гайгүй чанартай юм хийчихгээд гайгүй үнээр авч юм байна. Янз бүртэй. Ер нь анх бол тэгээд ер нь 0-оос эхэлсэн шүү дээ бүх юм. Тэгээд аль болох найзны хүүд эсвэл өөрөө те ийш яагаад нэг зохицуул харах хэмжээ аваад. За янз янзаар юм биш үү те. Ер нь доо бол анх яг эхэлж байхад бол тэгээд аль болох юугаар баг зардлаар эхэлсэн шүү дээ. Яг л нэг багц нэг дөнгөж нэг юм бизнес хийж байгаа хүмүүс шиг л тий. Яг шинэ уран бүтээл хийгээд тэгээд тэрийг олон бүтээл болох эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд танд ингээ маркетинг гэж чухал байдгүй эсвэл олонний танил болохоор угаасаа таныг сонсдог хүмүүс ч юм уу эсвэл за нэг ийм хийж байгаа юм байна гэж хүмүүс өөрсдөө хурцуураад ирдэггүй. За тэрийг сайн мэдгүй би ч бас тийм амар тийм том бизнес хийдэггүй шүү дээ. Яг нь миний бизнес хийвэл нэг том фитнес клуб байна. Тэгээд фитнес клубийнхаа ажлыг явуулж байна да. Фитнес клуб дээр маань хичээлж байгаа хүмүүс одоо юу хичээ. Одоо би таны сонсогчоо, би чиний сонсогчоо гэж хичээлж байгаа хүмүүс ер нь байдгүй шүү. Тэгээд яг л бие хөгжүүлээ гэсэн юм дээр. Яг нэг хувцсны брэнд Jeans гэдэг брэнд гаргасан шүү дээ би. Яг тэрүүгээр одоо бас яг сонсогч нар маань их ирж авч явах шиг ер нь ажилласан 160 хүн ч юм уу те. Тэр маркетинг сурталчилгаа, зар сурталчилгааны тал дээр та мөнгө зарж өөрийнхөө юм ингэж сурталчилж ирсэн үү? Мөнгө зарж өөрийнхөө юм үгүй хаа. Би тэгж бодохгүй байна. Тийм одоо яагаад гэвэл сошиал медиа айгүй сайн хөгжсөн байна. Тэгээд миний Facebook хуудас Монголд бас жоохон хурга хандлагатай хуудас байдаг. Тийм байдаг. Тэгэхээр тэрүүгээр ер нь бол 14 оны 11 сарын 14-нд Uniqlo гэж тоглолттой байсан шүү дээ. Тэгээд бүх маркетинг ихсүүлэлт юм аа ер нь бол Facebook, сошиал медиагаас хийсээр байгаа. Тэгээд телевизээр нэг ч реклам явуулгүй, голомжинд нэг ч афиш наалгүй тэгээд тоглолттой байсан шүү дээ. Тэгээд тоглолтын 4 хүнтэй байсан. Тэгээд сошиал медиаг бас хурган хөгжүүлсний бас ачим болоо гэж боддог. Тий. Та энэ төрийн яг гавь шагналын тухай ямар ойлголттой байдаг вэ? Би сайн мэдэхгүй. Яг үнийг хэлэх сайн мэдэхгүй л байна. Тэгээд тэр төр нь шагнамаар байгаа хүнээр шагнадаг л байх гэдэг бодвол. Шагнамааргүй байгаагаар шагнадаггүй л байх гэдэг. Тэр бол тэр нэг төрийн хүмүүс юм уу те нэг тийм
тэр тэнд байдаг хүмүүсийн одоо нэг тийм үзмжийн асуудал байх гэж бодож байна. Тэгээ тэр талаар би нэг яг санаа тавьж нэг бодож байгаа юм байна. Тийм их чухал зүйл санагддаг надад. Тэгээ сүүл гарсан доосон штэ. Одоо ингээд улс төрчдийн талаар нэг юм байна, тийм байна гэл чи ер нь яагаад улс төр одоо улс төрийн дээр сууж байгаа хүмүүст ингэж бухимдаж юм уу, энэ хүмүүст яагаад ийм стресстэй ханддаг юм болоо? Би стресс ханддаг штэ. Тэгээ би зүгээр сэтгүүлч мэрэгчлээ хүн. Тэгээ өөрийнхөө зүгээс өөрийн дүгнэлтээ хийсэн. Хийж одоо тэгээд тэрийг дуу болгож хүмүүс төрүүлж байгаа зүгээр л миний сэтгүүлч яаж. Яг миний тэр дуун дээр гарч байгаа асуудлуудыг тухайн цаг үед нь сэтгүүлч төр шүүрж аваад шарлуулах нь тайруулаад янз бүрээр бичиж ярьцгаас шүү дээ. Би зүгээр л одоо мөнх эрдэнэ гэдэг сэтгүүлч хүн өөрийн өнцгөөс энэ бүх байдалд хандсан. Тэгээд болоо. Энэ бол зарим нэгэнд нь таалагдж байгаа, зарим нэгэнд нь таалагдахгүй байх, тэр надад огт хамаалал. За баярлалаа. Таны цаашдаа уран бүтээлд амжилтсаа. 2016 онд уран бүтээлийн олж замыг аримтай байгаарай. За баярлалаа. Тэгээд танаа хамт олсон ч гэсэн амжилт хүсье. Тэгээд олж замгаас илүү үн цэнтэй зүйл хийх болно. Амжилт.com мобайл асуулт